За өдрийн мэнд. Бид нар одоо сонгуулийн ерөнхий орооны гишүүдийг томилох чөлөөлөх тухай ярьж байгаа л да. За яг сая цагдаагийн ерөнхий газрын даргын мэдээлэлээс цагдаагийн ерөнхий газрын яагаад оролцох тухай ойлголоо. Энэ батлан хамгаалах юм яагаад дандаа ийм цэргийн усууд ороод ирв? Та дөрвөөс ч одоо 3 цэргийн цалтуу юм байна. Нэг нь бүр Монгол улсын ерөнхийлөгчөөс цэргийн цал авсан хүн болттой байх шиг байна тий. Ер нь цэрэг цагдаагийн энэ улсуудыг бас сонгуулийн ерөнхий ороонд энэ олноор оруулна гэдэг бол том ухралт шүү. Одоо хэдэн гишүүнээс хэдэн дараагийнх нь хэн дэвшүүлж орж ирэх юм. Командаар явдаг цэргийн улсуудыг яагаад энэ холбогдох байнгын хороод нь болоод холбогдох газрууд нь дэвшүүлсэн бол би бол гайхаж байна. Ер нь бол цэргийн хүн чинь нэг тийм даргын үгнээс гарахгүй байгаад байх нэг тийм зам байдаг штэ. Ер нь сонгуулийн ерөнхий ороонд бол нэг төв шудраг бас төрийн албанд олон жил ажилласан мэрэгсэн улсууд байх ёстой гэж би хувь хүнийхээ хувьд боддог. За асуулт нь улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд нэг намын гишүүдэл нэг өргөтгөх, гишүүнчлээ нэмэх, сонгуулийн үеэр нэг иргэдийг хайрцаглах, манай нам танай нам гэж хайрцаглах ийм ажил хийж ирсэн болохоос энэ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Дээрээс нь энэ сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах тал дээр маш учир дутагдaltaй явж ирсэн. Аль ч үеийн сонгуулийн ерөнхий ороог бол би тэгж шүмжлэхээр. Тэгэхээр энэ чиглэлээр яг юу хийх юм? Ер нь сонгуулийн ерөнхий ороо бол манай улсын хэмжээнд төрөл бүрийн улсын хурлын ерөнхийлөгчийн бүхий л сонгуулиудыг зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд ийм л чиг үүрэгтэй байгуулах гэж би ойлгож явдаг. Яг энэ чиглэлээр юу хийхээ маш тодорхой нэг 4 нэр дэвшигчнийг хэлээд гэж. За 4 нэр дэвшигч хариулъя. 4 номерын дээр. Сонгуулийн ерөнхий ороос албан бус боловсролоор сонгогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийн үйл ажиллагааг сурталчлах энэ чиглэлүүдэд ажилладаг юм байна лээ. Ажлаад бас тодорхой үр дүнгуудад хүрсэн жишээ байгаа юм лээ. Жишээ нь ихэд одоо үндэсний төв номын сан болов аймаг дүүргүүдийн төвлөрсөн номын сангуудад бол номын санч нарын сонгуулийн сурталчилгааны болон сургалтын сургагч өгшээр бэлтгээд номын сангууд дээр булан нээгээд одоо сонгуулийн тухай эрх зүйн боловсрол мэдээллийг албан бус хөтөлбөрөөр ингэж олгож байгаа. Энийг бас нэлээд үр дүнтэй арга гэж байгаа. За миний хувьд бол ямар байр суурь энэ сургалтын хувьд барих юм бэ гэхээр бидний өнгөрсөн жилүүдэд ерөнхийдөө сонгуул яаж өгөх тухай процессын сургалтуудыг нэлээд төлхөө орсон байна. За түрүү одоо нэр дэвшигч мөнх зэрэг ярьж байна. Жилээс жилд бол 92 оны сонгуулиас хойш бол сонгогчдын эрс гэдэг юм буурсан. Хамгийн сүүлийн 24 оны их хурлын сонгуулиар бол нийт сонгуул өгөх иргэдийн 57% нь сонгуульд оролцсон байлээ. Тэгэхээр би энэ дээр юу хэлээд байна гэхээр нөгөө сонгогчдыг ялангуяа одоо анх удаа сонгуул өгөх гэж байгаа залуучуудыг яагаад сонгуул өгөх ёстой вэ? Таны өгөх сонгуул шударгаар хараар тусаар өгсөн сонгуул чи улс их орны хөгжил дэвшил өөрийн чинь болон өөр хүүхдийн чинь ирээдүйд яаж нөлөөлөх юм бэ гэдэг талаар тийм соёнгийг эрүүлэх нөлөөллийн сургалтуудыг төлхөө ивэл чухал юм байна гэдэг байр суурьтай байгаа. Энэ тал дээр бас бодлого барьж саналаа дэвшүүлээ ажиллана. За дараагийн нэр дэвшигч. Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За ер нь одоо сонгуулийн ерөнхий орооны миний авсан мэдээлэлээр сонгуулийн ерөнхий орооны төсөв дээр л хүний нөөц мөн санхүүгийн боломж их муу байдаг юм байна. Батлагдж байгаа төсөв. За энэ хүрээндээ бол энэ сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ажил бол их хомогдмол, тогтмол явуулахад л хүндрэлтэй байдаг. Тэгээ энэ хүндрэлтэй энэ бусад сул орон зайг бол иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтраад одоо хэрэгжүүлж ирсэн юм байна. Тэгэхээр миний хувьд бол мөн энэ байгууллагатай хамтран цаашлаад одоо бусад төрлийн байгууллага, жишээ нь боловсролын яам, хүний эрхийн байгууллага гэх мэтчлэнгээр за нэг жишээ гэх юм бол 2022 оны эсэлтийн эрхийн шалгалтын асуултанд бол сонгуулийн асуултууд нэлээд их орж ирсэн. Тэр хүрээндээ бол яг 18 орсон залуучууд бол сонгуулийн боловсролыг бол шалгалтаар дамжуулж нэлээд олж авсан гэсэн мэдээлэл гарч ирсэн. Гэхмэчлэнгээр одоо энэ 10 жилийн
ахлахангийн сурагчид руу чиглэсэн бас энэ боловсрол дэвшлүүлэх ажил хиймээр мөн одоо түрүүний ярьсан бас мэдээллийн технологийн дэвшлиг ашиглаж одоо залуучууд руу чиглэсэн рил энэ сошиал медиаг ашиглаж одоо нам бус энэ инфлюенсерүүдийг ашиглаж одоо сонгуулийн боловсролыг дэвшлүүлэх чиглэл рүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол саяын улс төрийн намын хуулийн одоо шинэ хуулиар бол төрөөс авж байгаа санхүүжилтийн 50 хүртэлх хувийг бол одоо нийгмийн тодорхой бүлэг намын гишүүдэд улс төрийн боловсролыг одоо дэвшлүүлэхэд чиглэсэн байх хэвээр үүн дээр хяналт тавих хэвээр сонгуулийн ерхий ороо. Тэгэхээр энэгээр дамжуулж одоо бас иргэдийн сонгуулийн боловсролыг дэвшлүүлэх боломжтой гэж харж байна. Тодорхой хугацааны дараа бол үр дүнгээ өгнө гэж бодож байна. За гишүүний асуултанд хариулъя. За энэ 2024 оны сонгуулийн санал өгсөн байдлаас харахад залуучуудын ялангуяа 20-с 24 насны энэ залуучуудын одоо бүлэг бол хамгийн сул одоо идэвхтэй байдлаар харагдсан байгаа. За үүндээс үндэслээд бид харахад бол ер нь 18-аас 19 насны залуучууд бол нэлээд идэвхтэй өгдөг. Яагаад гэвэл одоо хамгийн анх удаага сонгуул өгж байгаа учраас сонгуулийн эцсийн хувьд жишгэлсэн илүү байдаг. За миний хувьд бол одоо сонгуулийн энэ иргэдийн сонгогчийн боловсролыг дэвшлүүлэх үйл ажиллагаа тасралтгүй байнгын циклдээ системтэйгээр явах ёстой гэж бодож байгаа. Зөвхөн нэг сонгуулийн үеэр биш, сонгуулийн мөчлөг хооронд байнгын системтэйгээр явж явах ёстой. За энэ дээр бол зөвхөн сонгуулийн ерөнхий ороо дангаараа бол үйл ажиллагаа явуулахад бас хүндрэлтэй. Ийм учраас иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа энэ сонгуулийн боловсрол иргэдэд олох чиглэлээр ажилладаг энэ төрийн бус байгууллагууд, иргэдийн байгууллагуудыг бол маш идэвхтэй татан оролцуулж явж явах ёстой. За түрүүн нэр дэвшигч мөнгөцөрг бас хэллээ. Энэ сонгуулийн ерөнхий орооны 26 оны төсөвдөө сурцсан сурталчилгааны зардал гэж одоо 570 сая төгрөг батлагдсан. Батлуулахад санд оруулсан боловч 97% насагтаад 17.3 сая төгрөг батлагдсан. За ийм хэмжээний зардлаар бүтэн 4 жилийн цикл сонгуулийн хооронд сонгогчдын боловсролын одоо бүрийн хэмжээгээр олох энэ асуудал бол явхад бас хүндрэлтэй. Ийм учраас сонгуулийн ерөнхий орооноос авсан мэдээлэлээр бол олон улсын байгууллагууд бол иргэний нийгмийн байгууллагуудтай багц сайн хамтран ажилладаг байлаа. За энэ хүрээнд бол зөндөө олон хэмжээний арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. За би бодохдоо бол энэ сонгуулийн боловсрол олох ажиллагааг бүр ерөнхий боловсролын сургуулийн одоо ахлах ангиас нь эхэлж энэ сонгуул гэж юу байдгийг энэ яагаад одоо сонгуул ач холбогдолтой гэдгийг одоо ахлах ангиас нь эхэлж тодорхой хэмжээний мэдлэгүүдийг олгох мөн түнчлэн одоо энэ иргэдэд хүргэх ялангуяа залуучууд одоо энэ сонгуулийн боловсролыг олох сувгуудыг орчин үеийн сошиал сувгуудыг тэднийг хэрэгжилж байгаа энэ сувгуудыг маш төлхөө хэмжээгээр ашиглах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. За мөн түнчлэн иргэдийн одоо сонгуулийн үед одоо байн гардаг цахим одоо худал хуурмаг мэдээллийг бол шүүн тугаахын чадварыг бол одоо сонгуулийн боловсролоор дамжуулж одоо суулгах ёстой гэдэг одоо үзэл бодолтой байдаг. Баярлалаа. За дараагийн нэр дэвшигч. Гишүүний асуултанд хариулъя. Сонгогчийн боловсролыг сонгуулийн ерөнхий орооноос илүүтэйгээр саяын ариун болд нэр дэвшигчийн хэлсэнчлэн олон салбар төрийн болон төрийн бас байгууллагуудыг одоо хамтарч ажиллаж ээж энийг дэвшлүүлэх юм байна гэж ойлгодог. Тэгээд олон улсын болоод төрийн бас байгууллагуудтай хамтрах төрийн байгууллагуудыг бас энэ сонгогчийн боловсролыг дэвшлүүлэх ажилд идэвхтэй хамтарч оролцуулах юм бодолтой саналтай байдаг.